Өглөөний мэнд төргөө эзэгчдийн хөвлөөр ярилцлага нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарын зочноор соёлын тэргүүний ажилтан дуучин Бат Ундрах хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргий. За өглөөний мэнд төргий. Телевиз үзэж байгаа үзэгчдээ гигийн тунгалаг өглөөний мэндийг өргөн төшөөлье. Тэгээд энэ сайхан өглөөнийхөө хөтөлбөр төрөн оролцуулж байгаа үлзий телевизийн хамт олондоо маш их баярлалаа. За тархан тавтаа сайхан үзэж гин үү? За сайхан өвлөж гин. Энэ жил бол бас ч гэж дулаахан сайхан үнэтэй өвөл болж шүү дээ тийм ээ. Болж гин хотод ч тэрхөөдөө гадааш тэр сайхан үнэтэй өвөл болж гин. Сая өглөөгөр бол шөндөө засгалмал хийсэн бэл тоо сая ирэхэд л замын тас хайлаад тийм сайхан дулаахан байна шүү дээ ирэхэд л тийм байна. Тийм байна. За танай телевиз ажил төр сайн байна уу? За манайх ажлууд яваад явагдал байна уу? Тий явагдал янзын сайхан л өрнөж гин. За тэгэхээр уран бүтээлийн сонин сайхан уран бүтээл өндрөө. Уран бүтээлийн талаар бол одоо яг бас нөгөө хүн зүгээр сууж болохгүй нэг л одоо урлагийн салбар руу орсон юм чинь бас уран бүтээлийн ажлыг өргөтүүлэхгүйгээр уран бүтээлүүдийг хийгээд байна. Тэгээд хажуугаар нь гэр бүлийнхээ бизнес ажлыг дэмжиж ингээд зүтгэж байна. Тэгээд хажуугаарнаас төмөн олондоо тус олчий гээд нэг сайхан хандийн тоглолт зохион байгуулах гэдэг ингээд бүх сайхан уран бүтээлчтэйгээ ярилцаад зөвлөлдөөд ингээд тоглолтын маань ажлыг хийдэг нэг 60-70% та явагдаж байна. Тэгээд энийг сайхан аавд бол амьдрал бэлгэлээ гэдэг одоо энэ хор товтортой тэмцэж байгаа энэ одоо өвчин гэдэг бол хэлж ирдэг хийсч ирдэг тийм ээ. Энэ сайхан аавд бас нэг амьдрал бэлгэлж хийгээд мэдээж манай тэр Монголын нийтийн дууны урлагийн тэр дундаа урлагийн салбарын бол яг энэ одоо хандив тусламжийн дээр бол яг гар үеэрээ сэтгэл зүрхээрээ ингэж оролцдог тийм ээ. Тийм үднээс манай ардын жүжигчин Бацбах маань одоо зөвшөөрж олон сайхан одоо уран бүтээлчдмээр ингэж зөвшөөрсөн. За энэ тоглолтод бол голчилж манай Завхай аймгийн очроо нь бол бод уран бүтээлчд голчж оролцож байгаагаараа онцлогтой. За энэ хүн маань бол манай Завхан аймгийн их уус сумын цэцэг хагийн иргэн байгаа. Сайхан аав байгаа. Тэгээ аав маань бол одоо 2022 оноос хойш Өөршигч цээжний Гялтангийн хор тавдар гэдэг айхтар өвчнөр өвчлөгдөд 3 жил гаруй одоо Монголд амжилтгээ хийгдэж туяа амжилтгээ одоо хими амжилтгээнд орсноор бол бүр би энэ хүндэрч бүгд найрамдах хятад улсын Монголын өөртөө тусах одоо хөх хотод одоо эмчлэгдэж байгаа. Тэгээд одоо тэнд бол эмчилгээнд бол очиод одоо эмчлэгдэх юм байна гэсэн одоо сайхан мэдээ сонсогдож одоо тэр одоо эмчилгээний зардалд 210 орчим сая төгрөгийн одоо өртөг гарч тэрэн дээр нь бол одоо бүх одоо нутгийн ард түмэн тэр дундаа Завхай аймгийн их уус сумын засаг даргын хамгийн газар иргэдийн төлөөлөгчдийн хурал за мөн одоо Улаанбаатар хоттойгоо Завхай аймгийн их уус сумын нутгийн зөвлөл за тэгээд одоо манай Батмунх юм одоо ойр тойрны ах トゥ нар бол эрвих хэрэг зүтгэж байгаад одоо их баярлж байна. За амьдрал бэлгэлээ гэд хандийн тоглолт нь 2 сарын 3-нд бүхэн өргөнд болох гэж байна. Тэгэхээр тоглолт болоход бас цөөхөд оног үлдсэн байна. Билет бас 70-аас 80% та явагдаж байна гэдэг чинь. За ерөнхийдөө хандивт нэгдэж байгаа тоглолт үзье гэсэн өсөлттэй хүмүүс бол одоо бас дэлгэцийн дагуур гарч байгаа утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваад за мөн бас тоглолт үзэж амжихгүй хүмүүс маань доор гарч байгаа дансны дугаарлаа бас өөрсдийнхөө боломж болцоогоо далаа тусал гэдэг тийм ээ. Тэгээд бас өөрсдийнхөө сэтгэлийн дэм хандив бас өгөх боломжтой байх нэ мэдээж одоо манай монголчууд бол хандивт нэгдээд болвол одоо маш олон хүмүүсийг одоо өвчин зовлонгоос салгаад сурсан ерөнхийдөө ард түмэн. Тийм учраас бас одоо энэ хандив аянд нэгднэ гэдэгт би бас итгэлтэй байгаа. Тэгэхээр одоо нэгэн гэр бүлд таны өчөөхөн жоохон тусч гисэн гэрэл нэмнэ гэдгийг бас та бүхэндээ хэлэхэд таатай байна. За тэгэхээр 1919 тгс гэж шууд эфир утас маань бас та бүхний өмнө нээлттэй байгаа. Тэгэхээр тоглолтын талаарх мэдээлэл болоод мөн бас билет авчирсан байх шүүгээ нэг азтан бас шалгаруулах тийм. Нэг бишээ ямар ч бас нэг 3 азтан дотор очиж гэж бодож байна. Нөгөө тооцоохоо байгуулж байгаа давуу талаа ашиглаад байна тийм ээ. Тэгээ энэ тоглолтын тусалбарыг авчирлаа. Тэгээ ерөнхийдөөс ингээд энэ нэвтрүүлгүүдийг харж байгаад бас нэг телевиз үзэж байгаа үзэгч сонсогчд маань одоо энэ олон сайхан дуучдын дууг нь одоо сонсох дуртай юм олон одоо ард түмэн байдаг, дуучин ард түмэн байдаг. Тийм учраас бас нэг орой бас хацтан болоод нэг сайхан аавд амьдрал бэлгэлээд магадгүй энэ хүн хацтан болоод тандын досрон сэтгэлээрээ одоо мөнгө хийх үгүйсгүй байхгүй юу. Тэгээ энэ тоглолтын тусалбар маань үндсэндээ 40 мянган төгрөгийн үнэтэй ямар ч ирснийхний 3 хацтан шалгаруулчих гэж бодож бас тусалбар аваад ирлээ. Тэгээд
одоо саяхан хэлсэн утас руу залгаж дуурж ирв. 1919 одоогор бол үзэгчд маань залгаагүй байна. Тон удахгүй бас залгаад азтан болох байхаа. 1919 тэгс шууд эфир утас. 3 азтан гэдэг маань үндсэндээ 6 билетийн азтан дотор үлээс 2 хос үг тийм ээ. Хосороо бас хичээж үз. Сэтгэгчдийн тоглолтыг ер нь болоо тийм ээ. За тэгээ тоглолтод маань манай Монгол улсын ардын жүжигчин Санжааж Бацүх маань орно. За Монгол улсын гавьяа жүжигчин Морины химээх тодтголтой Монголын ард түмний одоо хайртай дуучин Батбаяр гавьяат маань оролцсон. За мөн Далантай гавьяат, Батболд гавьяат маань оролцсон. Хөгжмийн зохиолч дуучин Нурын Баасан дэржих маань. За тэгээд манай Гангарааг дуулдаг Мөнгөн Шагай, Морины Наран Туяа гээл олон сайхан уран бүтээлчд оролцсноо. Манай Очрооны холбооны тэргүүн Төмөр замын дуучийн чулуун гос дуучин Нарангийн Тэштэмбэрэл гээд гэх мэтлэн олон сайхан дуучид оролцсон. Тэгээд манай энэ тоглолтод 4 ундрах орж байгаа. Тэгээд дөрвүүдээ завхных. Тэгээд 4 ундрах маань бас одоо энэ тоглолтын дээр бас сайхан шинэ уран бүтээлээ өргөнө гэж одоо бид хүн бэлдэж байгаа. Энэ уран бүтээл дээр бас хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчдээ бас амжилт хүсье. За тэгэхээр нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ бас Доочин Батундрахын бусдын нутагт хүүч нь явна гэсэн уран бүтээлийг бас тун удахгүй хүргэнэ. Тэгэхээр өмнө нь би одоо өөр бас нэг дуучны дуулснаар бас хүмүүс Эрдэнэт гавьяат илүү. Тийм. Тэгэхээр нөгөө өмнө хүний дуулсан дууг ямар хувь тохиолоор учирлаар гэдэг шиг. Гэдгийг асуух гэдэг л да. Сайхан асуулт. Нэг эзний хавсан асуулт гэдэг шиг. Энэ дуугаар манай Завхаймын цагаанчлууд цумын түүх 50 жилийн өмнө бүтчихсэн. Одоогоос 22 жилийн өмнө зохиогдсон дуу байхгүй юу? За 22 жилийн өмнө гэхээр чи би чи одоо 8 дугаар ангийн хүүхдээсээ. За тэгээ энэ дуу 22 жилийн өмнө манай нутгийн нэг сайхан ах маань шүлгийг бичээд тэгээ Ганбатхад шүлгийг нөгөөд тэгээд ерөнхийдөө шинэ жилийн үеэр одоо манай Ганбатхын Баасандарч хэтрийн үеийнхэн чинь нэг оюутнууд тэр үеэр нөгөө Калауш амьд хөгжмөн тоглодог тийм одоо жинхэнэ тухайн үеийн одоо халтурын хаадууд байсан. Тэгээд тухайн үед одоо манай нахын компани шинэ жил дээр очиод тоглоход нь Калаушин тоглож байсан залууд нь ингээд бусдын нутагт хүүчин явна гэсэн шүлэг ингээд өгч ийсэн баг. Тэгээд тэрийг ингээд Ганбатхын дэг хярмаалаад тэгээ мартчихсан, утас зогсон 6 сар болцсон 7 сар тайван болгож байгаа. Дуу бэлэн болсон уу гэдээ асуусан. Бэлэн болсон гэдгсэн. Тэгэл одоо тэр юуны Монгол Ардын намын байрны дор Аядан гэж студ байсан. Манай Чулуунхой гавьяа тий. Тэр студид ороод ерөөсө 30 минутын дотор аян гараад нөгөө батлагаарах чиглэл нөгөө 3 дугаар сахилгаан станц эсэрсэн аян сонсгосон. Ингэж бүтсэн түүхтэй дуу гэж. Тэгээд Дөөрөж гидний театрт Эрдэнэт гавьяа дарга нь байсан. Тэгээд Эрдэнэт гавьяат сонсоход нэгсэн чинь болж юм би дуулаа гэх. Тэгээд Эрдэнэт гавьяат дуулсан юм байна. Тэгээд ерөнхийдөө хүмүүс дууг айл нутгийн хүнс дуулсан нээлттэй байдаг шүү дээ. Хаа байсан хинтийн хүн одоо энэ манай нутгийн дуу дуулна гэдэг бол бас хувь тохиол байхгүй тийм ээ. Тэгээд Эрдэнэт гавьяат маань дуулаад бас дурсчүүлээд YouTube-д байршуулсан байсан. Дараа хожим би 2008 онд дуулсан. Сургуулаа төгсөхийн алд тэр аймгийн театрт ажиллаж байгаа хугацаанд энэ дуугаа сураад ерөнхийдөө манай нутгийнхан мэддэг болсон. Тэгээд дугуйнд наран тоонт буурал мянган гэхэлэр яг л миний одоо хонь хариулж өссөн одоо малжсэн тэр сайхан өвгдөөцсөн гал голомт байдаг байхгүй юу? Намарчаан, наран тоонт гэж байна, цуслан дугуйнд гэж байна. Тэгэл мянган гээд 3 сайхан ихэр мянган байдаг. Эдгээр сайхан уул ус маань тэнд дуунд мөнгөрсөн учраас сумынхаа 50 жилээр энэ дууг бүтээжсэн. Тэгээ би 2008 онд дуулаад тэрнээс шийдвэр 10 гаруй жил дуулсан байгаа. Тэгээд дуулаад нэлээд хэдэн жил болсон юм аа. Тэгээд сүүл манай Бацаах ах маань Филиппинээс дэмжиж төрсчүүлээд 2013 онд төрсчүүлсэн. Тэгээд тэрнээс хойш нэлээд бас цаг хугацаа яваад 19 оны үед тэ нэг айрыг уус сууж байгаа нэг сайхан залуу өдөө ах байтай нэг сайхан залуу нэг сайхан айрыг агуул нэг унгаа тавьчаад нэг сайхан айрыг угаа суудаг. Тэгээ манай сэтгүүлч Болдоках маань тухайн тэр хүүхдэд таарсан юм билээ. Тэгээ тэр бичлэгийг ингээд дуулж байгаа бичлэгийг ингээд бичээд сошиал тавьсан чинь хүмүүс чинь ямар гоё дуулдаг дуу вэ? Энэ ямар гоё дуу вэ? Энэ хүүхд ямар гоё дуулж байна? Энэ хэн дуулсан юм болоо гэдэг эрлэгийг ирэхээр одоо сүүлд нэг төрсчүүлсэн юугаараас хүмүүст илүү нэг за Батундрах гэдэг байна. Энэ Эрдэнэт гавьяат дуулсан байна. Дунд нь бас манай Ариун Баатар гавьяат дуулсан шүү дээ. Тийм ингээдийн Ариун Баатарх манаас нэг дуулсан байдаг.
Тэгээ 3 нөхөр дуусан байдаг. Тэгээ сүүлд дуусан нь бол яац ч нөгөө хоёроосоо хожууд дуусан Батгамдрах гэж нөхөр байгаа юм байна гэ. Тэгээ тэр тайлбарн дээрээ би нутгийнхаа дууг ингэж дуулсан болоо гэд оруулсан. Тэгээ ерөнхийдөө хүнд хүрэх хүссэн шүү. Дуу маань. Тэгээ тэн дээр их бас тэр хүүхдэд их баярлж явдгийг. Тийм учиртай. Тэгээд бас нөгөө хүмүүс чинь ихэнхдээ л одоо Монголдо эмчлэгдэхгүй улсууд чинь гадагшаа явж эмчилгээ хийлгэж сайхан эрүүл сайрал болж ирээд байгаа учраас манай Батгүнх маань одоо хилийн чандад түүний нутаг бусдын нутагт л одоо эмчилгээ хийлгэж байгаа шүү дээ. Тийм учраас одоо ах маань эмчилгээ домсоогоо сайн хийлгээд эрүүл сарвал болоод ингээд эдгээ дээрээ гэж бодож бусдын нутагт хөөчийн удаагаа хоёлаа төмөн олондоо зориулах уу. За тэгээд энэ хөвөл ярилцлага нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ бусдын нутагт хөөчн явна гэсэн уран бүтээлийг хүргээд эргээд студид олцъё. Борм мянганд бодон татна Бурхандаа миний мөргөд залбирна Устын утагт хүчин явна Буйна нэмин хүдний хүрээ За тэгэхээр бусдын нутагт хөөчн явна гэсэн уран бүтээлийг дөнгөсөө та бүхэн хүлээн авсан сонслоо. За уран бүтээлчний хувьд бол одоо
нутаг ус уран бүтээлч гэлтгүй ер нь монголчууд уул усаас шүтэж одоо нутаг усаа одоо ингэж дээдэлж явдаг шүү дээ тийм ээ. Яг үнэн тэглгүй яах вэ. Тэгэд ерөнхийдөө тийм нэмэ яг одоо хүнийг сайн сайхан явахад дандаа нутгийн уул ус төшөж явдаг гэж боддог шүү дээ. Тэгэд хүн чинь одоо манай ээж минь чинь өглөө босвол цай сууныхаа дээжийг уул хангаад өргөөл тийм ээ. Одоо ажил үйлс нутгуултгаа эрүүл саруулаа хултгай гэл ингээл сайхан залбираал ингээд цацлынхаа одоо дээжийг өргөдөг. Тэгэхээр хүнийг одоо сайн сайхан эрүүл саруул ажилтай төрөлттэй амьдралтай явахад нутгийнхаа уул усыг шүтчихэл явах юм бол сайхан хүн чинь нутгийнхаа уул устай хүй холбоотой байдаг юм болоо гэж боддог шүү дээ. Тэгээ тэр ч өнцгөөс одоо энэ сайхан нутгийн маань уул ус төшиж энэ дууг одоо дуулах дохио, хувь дохиож энэ олон жилийн дараа тий одоо хөрөхгүй бол хөрөхгүй шүү дээ хүн дуу уран бүтээл чинь тий тэгээ энэ цаг хугацаанд бас энэ олон сайхан дуушдын дундаас дуусан дуунуудын дундаас ингээд дуу маань хүнд хүрнэдэг бол их сайхан авааштай өөрчтэй байна л гэж би харж байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд олон жилийн өмнө 10-аад жилийн өмнө бүтсэн уран бүтээл гэж ярьлаа. 2008 онд дуусан гэхээр чи одоо 25 17 жил байгаа. Ааха тийм байгаа цаг хугацаа гэж. Тэгэхээр одоо өөрийнхөө хувьд болохоор энэ яг хэддэх уран бүтээл вэ? Анхны уран бүтээл бас хизээ төрсөн. Тийм яг одоо энийг одоо миний уран бүтээл гэж хэлэхэд бас болохгүй шүү дээ. Эрдэнэт гайт ус учраас тийм ээ. Тэгээ миний хамгийн анхны уран бүтээл 2007 онд бас 8 онд аймгийн театрт очсон байхад энэ дууны шүлгийг бичсэн Батлагэр ах маань хандаа зориулаад эрхэл миний хонгор гэж нэг дууны шүлэг бичээд тухайд манай Хүрлбаатар маань аян хийж манай аймагт анх студ байгуулагдаад удаагүй манай Хүрлбаатар манай студид тоног төхөөрөмж оруулж ирж гисэн ийм одооных шиг студийн акустик юм өрөөнд таслага гэдэг юм ховор тэгээд их гоё түүх ярих гэдэг юм л да тэр дуугаа бичүүлж явахдаа хөгжмийн найрлагын төрөл бол болчихж байгаа. Тэгээ гол нь одоо дууны одоо хоолойгоо авахдаа яаж авах вэ гэж ярилцж хагаад нэг юм босгочихж байгаа араамаар босгочихж хагаад тэрний араа надад дээл нөмөрөгчж байгаа байхгүй юу. Тэгжиж нэг дээлний хараар орж би ингээд дуулна. Тэгээд хөгжмөө чихвчээрээ сонсоод тэр хүнд охиж могч байгааг би харахгүй шүү дээ. Өөрийнхөө мэдрэмжээр л тэр дуугтаа. Тэгж анх хоолонд орж ийлээ. Тэгэхээр чи нөгөө тэр чин түүх аахгүй. Дээл нөмөрөгж ин гэдэг чинь дээлэрээ л акустик хийгээд байна гэсэн. Гадны дуу чимээ оруулахгүй. Тэгж одоо хамгийн анх студид тоолоо орж байлаа. Тэгээд тэр л одоо ярихад л их сайхан түүх болж үлдсэн байдгийг. Эрхэл миний хонгорыг тэр сайхан уран бүтээл маань тэгж үзчихлээ. Тэгээд дараагаар нь манай одоо номын багш Шээрв Жамс багшийн маань одоо өгсөн гигэн хайр хий сайхан уран бүтээл маань бүтэж. Тэгээд ерөнхийдөө тэндээс уран бүтээлүүд маань их ундарсан да. Тэгээд уран санд олон сайхан уран бүтээлд болсон. Миний уран санд одоо нэг 50-аад уран бүтээл байна. Нутаг орны холбогдлолтой, яг Сомор нутгийн холбогдлолтой 10 орчим уран бүтээл байна гэхэд. Тэгээд ч өөрөө Завхай мийн их уус сумын хүргэн тэгээд манай баз маань ах байхгүй юу одоо. Тийм учраас одоо базтай яаж туслах вэ? Хүн юу байна түүгээрээ гэдэгтэй адилхан би тэр нэлээдгүй хугацаанд ярилцж байгаад оны өмнө бас жилийн өмнө ярьж ирсэн юм а. Тэгээд бас цаг хугацааны тохироонд бүрдэхгүйс хараад оны дараа нэг уулзаад ярьсан. Ер нь бол одоо нэг ахын маань хэмжлэгээ домжлогоо нь одоо ирж очих одоо зардал мөнгө нь одоо ер нь юу яа шүү одоо жирийн нэг малчин хүн одоо бас олон удаа хэмжлэгэнд орно гэдэг бол бас их хөртөг орж байгаа. Ингээд одоо цаашлаад одоо гадагшаа хэмжлэгээ домжлогоонд явж байгаа юм байна гэж сургийн сонсоод би тэр энэ тоглолтыг зохион байгуулах үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэгээд одоо бүхэн өргөд туулж цаг өдрөө аваад уран бүтээлчтэйгээ ярилцаад ингээд яхад бол энэ сайхан тусламжийн юмд бол манай уран бүтээлчд бол хоёргоос тэгэхээр заа тэгээ цаг хугацаанд зээлж асууж байгаа байхгүй. Энэ дээр л их одоо их олзуурхаж энэ сайхан хандивын тоглолтод оролцож байгаа бүх сайхан уран бүтээлчтэй одоо Батмөх ахыхаа гэр бүлийн зүгээс нь Батмөх ахыхаа өмнөөс одоо маш их баярлж талархаж байгааг бас илэрхийлэхэд таатай байна. За зохион байгуулах баг бүрэлдэхүүний урлаг соёлын ажлыг хариуцаад дуучтай ерөнхийд нь базаад явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас одоо плей зарлалтан дээр борлуулалтан дээр ажиллаж байгаа зохион байгуулагч нар гэж бас өчнөө хүмүүс тоглолтын ард ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ бас зохион байгуулагчдын зүгээс болвол за Завхай аймгийн их уул сумынхан бол үнэхээр одоо сэтгэл зүйтэй гаргаж яаж байгаа. За бас нутагтаа очиод тоглолт хийгээд ирсэн. Тэн дээр бол ингээл маш одоо халуун дулаан сэтгэлээ дэвсэж ингэж
тэр тоглолтыг бол дүүргэж үзсэн. Зааман засаг даргын хамгийн газар иргэдийн төлөвчтэй хурал гэдэг юм уу тий. Одоо Завхан аймгийн их бол сумын нэг гिचгсэн иргэн одоо бидний хувьд үн цэнтэй гэдэг утгаараа бас ингэж дэмжиж тусалж бас сэтгэлээ сонгож ингэж ажиллаж байгаа гэдгийг бол бас хэлж байлээ. За энэ нөгөө тоглох зохион байгуулж байгаа даваа тал ашиглаад нэг 3 хацтан тодруулаад 3 хос билет өгөх гээд байгаа шүү дээ тийм ээ. За манай өглөөний нөгөө нэвтрүүлэгч нь шууд уцтай нэг явдаг. Хаяа нэг явдаг бол тэр бас үзэгчд маань залахгүй байгаад ах шүү. За өдрийн нутгийн аялгаугийн шууд нэвтрүүлэг бол нөгөө нэг мэндчлэгээний цаг учраас байнга шууд утас маань бол тасралтгүй ажиллаас тэгээд дугаараастай ялгаа тэндээ. Гэхдээ бас нэг үйл залгаж байна. Хаал бүгдээ. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Өглөөний минь төргий. Та сайхан үзэж байна уу? Хаанаас хэн гэж үзэгч холбогдож байна? За баярлалаа. За Багнуур дүүргээс. За нэр нь хэн бэ таны? Саран цэцэг. За Саран цэцэг ихч та одоо ингэж хос тасалбарын эзэн боллоо. Баяр хүргэе. За тэгээ Багнуураас ирж үзэж чадахгүй бол Улаанбаатар хотод ирээд энэ тоглолтоо ирж үзээрэй гэж таныг урьж байна. За тэгээд энэ За ойлголоо. Та надад утасныхаа дугаарыг хэлээд өгөөрэй. За гэлээ. Тэгэлгүй явах байсан. Өвчин чинь. За тэгэхээр утасныхаа дугаарыг хэлээд өгөөрэй та. 9925. Таны руу холбогдоод энэ тасалбараа өгнө бид хэд? 25. Тий, өөрөө. Тий. За хэлээрэй та. Тэг та. 4253. За тэгэхээр та тоглолтынхаа билет зоцсон. За тэгэхээр нэвтрүүлгээ үзэж байгаах тийм ээ. Тэгэхээр тоглолтынхаа билетийг та UBS Leasing байран дээр ирээд хэн нэгэн хүн явуулаад энд ойрхон байгаа хотод байгаа хүнийг явуулаад авч болно шүү гэдгийг бас хэлье. За тэгэхээр дараагийн ерөнхийдөө холбогдоод байвал 3 азтнаа шууд дараалал тодруулах тийм ээ. Дараалал өгчих. Байна уу? Байна өдрийн минь төргий. Өглөөний минь төргий. За баярлалаа. Сайхан үзэж гин үү? Хаанаас хэн гэж үзэж холбогдож байна? Баярлалаа. За баярлалаа. Ямар мондөг юм бэ? Хэн блэ танилцъя гуруулаа. Үлцэн хишиг гэдэг нөгөө манай бас байнгын үзэгч маань байна. Мөн одоо байнгын азтан болдог гэж хэлэхэд ч бас буруудах юм байхгүй тийм ээ. За үлцэн хишиг чинь Улаанбаатараас холбогдоод идэг үлээ. Хаанаас холбогддог лээ? Улаанбаатар. Тийм. За үлцэн хишгийнхаа дугаарыг тэмдэглээд авъя. 8947 4448. Манай үлцэн хишиг. Одоо манай үлцэн телевизийн тий. Манай үлцэн телевиз одоо байнгын үзэгч ерөнхийдөө би бол ажиглаад идэгэн. Гэрт нь бол үлцэн телевиз л ерөөсөө гараад идэм болов гэдэг азтан нэр нь байнга азтан болдог. Тэгэхээр плетээ бол хаанаас авахыг мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Хэлүүлдэх юм байна. За баярлалаа. Сайхныг хүсье. Эрүүл мэндийг хүсье. За баярлалаа. За өөрт чинь ч гэсэн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Манай үлцэн телевизийг сонгон үздэг танд баярлалаа. За хоёр азтан маань тодорчлоо. За дахиад бас алгасаар байна. Авчихё. Байна уу? Байна. За өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Сайхан үлдэж гин үү? Хэн гэж хүн холбогдсон байна? Цэцэг сайхан. За. Ажил төрлөн тавлаг байна уу? За та одоо манай өглөөний энэ нэвтрүүлэгт холбогдоод манай Батмунх хот маань зориулагдсан амьдрал бэлгэлээ гэж 30 гаруй уран бүтээлчтэй маань оролцсон сайхан тоглолтыг үзэх юм сайхан азтан боллоо. Баяр хүргэе танд.
За та утасныхаа дугаарыг өгөөрэй. Тэгээд холбогдоод бид нар тасалбараа өгье танд. За тэгээ 08 88 48 бол. За азтан болонд баярлалаа. Баярлалаа танд. За амжилт хүсье. Эрүүл их хүсье. Гол нь эрүүл байш монголчуудаа. Тэгэл байх. Өргөө бол юм өвчнгөө жаргал гэж өвгдээс зэмд хэлсэн үг байна шүү дээ, тийм ээ. За гэлээ баяртай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За ингээд 3 азтан маань маш амархан тодорчлоо тийм ээ. Тэгэхээр амьдрал бэлэглэе гэд хандивын тоглолтыг та бүхэн бас ирж үзээрэй гэж 3 азтанда 2 хос тасалбар бас өгч байна. Та бүхэндээ бас баяр хүргэе. Баярлалаа. За нэрэл одоо эрүүл биед саруул ухаан оршдог. За жаргалан энэ ертөнцийн түмэн жаргалан түүний дундаас эрүүлийн хин нэгэн жаргалан гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг дуусах бас төгсөн байна. Тий харин яриа шүү дээ. Тэгэхээр одоо тоглолтынхаа мэдээллийг дахин хүргээд одоо бас энэ хандивт нэгдэхийг урайлаад тийм ээ. Тэгэл нэвтрүүлгээ төгсгöy доо. За баярлалаа. Тэгээд энэ хандивын тоглолтынхаа мэдээлэл дахин та бүхэндээ хүргэе. Тэгээ энэ тоглолтод байна энэ одоо манай аав маань бол Завхан аймгийн их уус мөнх учраас бид бүхэн маань бол Завхан аймгийнхаа уран бүтээлчдийн очроо нь бол холбоон дээр тулгуурлаж энэ тоглолтод оролцох уран бүтээлчдэд бүрдүүлсэн байгаа. Жохон дээш нь барих уу? Окей. За тэгээд энэ тоглолтны маань одоо дэлгэрэнгүй мэдээлэл телевизэнд орох гарч байна. Тийм учраас та бүхэн маань 2 сарын 3-нд Монгол бүхий өргөөнд болох амьдрал бэлэглэлийн сайхан аавд нэгэн сайхан одоо айл гэрийн ноён нуруу айлгууд ингээд яваад ороход аав хаймар сууж явах шиг аж аргал байх тийм ээ. Сайхан аавд амьдрал бэлгэлээ бүгдээрээ хэлэг нэгт Монгол түмнээсээ энэ сайхан тоглолтыг ирж үзээрэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. За хандивын данс бол доор нь байрлсан байна. Холбоо орохцны дугаар нь бас доор нь байрлсан байна. Ингээд энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан улс телевизийн хамт олонд маш их баярлалаа. Одоо Монгол улсын гаяж жүжигчин Батбаяр ах маань ч бай, манай энэ ардын жүжигчин Бацөх маань ч бай, манай гавьяатууд маань ер нь бол одоо залуу уран бүтээлчдэд дэмжиж олон сайхан одоо хуучны уран бүтээлүүдийг сэргээж дуулж төмөн олон дахин хүргэдэг байгаа. Тэгэд амьдрал бол одоо 3 цаг үеийн хэлхийн дээрээд учраас өнгөрсөн одоо ирээдүйдээ дандаа энэ сайхан уран бүтээлүүд маань ардын дуу шиг өвлөгдөх ёстой гэдэг үүднээс манай Батбаяр гавьяат маань миний анхны уран бүтээлийн тоглолтод бас очиод солгондоо би сайхан уран бүтээлийг хамтар дуулсан байгаа. Тэгээ сайхан уран бүтээлээ бас гавьяаттайгаа энэ сайхан хандивын тоглолтын дээр дуулна гэж бодож байгаа. Тэгээ сайхан хандивын тоглолтыг одоо ирж үзээрэй гэж одоо ард түмнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. За мэдээж бол нэгд номер зохион байгуулалтыг маш сайн хийж байгаа. Завхан аймгийн улсын тэргүүний Алтан газруудад их уусмын иргэдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олондоо маш их баярлалаа. Одоо Улаанбаатар хотод ирчихсэн тэр хэд маань бол одоо плет борлуулах тал дээр болон бусад одоо имчилгээний зардал тус нэмэр болох хүмүүстэй ингээд биеэр ирж уулзч явж байгаад одоо маш их баярлж байна. Тэгээд та бүхэнд ажлын өндөр амжилтыг дахин хүсмээр байна. За тэгэл одоо сум орон нутгийн удирдлагуудаас гадна нутгийн зөвлөлөөр байгууллага одоо Улаанбаатар хотод одоо Завхан аймгийн их улсантай холбоотой ямар л хүн байна тэр хүмүүстэй бас мэдээж уулзаад явж байгаа бах. За нутаг орон гэлтгүүгээр Монголын нийт ард түмэн бол одоо хандивт бол нэгдэх байхаа гэдэгт би бас итгэлтэй байна. За нэвтрүүлгийн төгсгөлд Дуучин Батундархын Завхан нутаг миникс уран бүтээлийг хүргэн. За тэрнээс өмнө бас дууны тавьчихсан мэдээллэгч гэдэг юм уу дуу төрсөн төвөгч гэдэг юм уу би ч одоо энэ уран бүтээл явахын тавьчихсан яриад тэгэл дуу өгөөл яйлаа тийм ээ. Энэ дуу маань бол 1990 оны үед бүтсэн дуу. Ардын жүжигчин Бацуг ах маань Завхан голыг дуулаад удаачгүй байж хахад нь энэ Монголын үндэсний бүхий холбоог үүсгэн байгуулагч Даваа самбог соёлын сэтгэлтэй. Одоо Монголын олон сайхан бүхчүүдийг бол одоо хоолнд нь хүргэсэн Монголын одоо торгоноогонд хэмжээнд бол олон сайхан бүхчүүдийг дэмжиж одоо гаргаж ирсэн одоо үндэсний бүхий холбоог үүсгэн байгуулагч Засагдхан аймгийн одоо хүн тэгээд бол хуучнаар бол Засагдхан аймаг бол Завхан аймгийн говь алтай бол нэг одоо хошуу байлаа. Энэ одоо тэгэхээр энэ жаргаланд сумын хүн говь алтай аймгийн жаргаланд сумын хүн байгаа.
Тэгээд жаргалан сумаар л завхан гол урсдаг. Ингээд завхан голын 2 дугаар одоо хэлбэр болгож энэ дууны шүлгийг бичсэн гэж манай ардын жүжигчин маань ярьдээ. Дууны одоо аялгауг нь төрийн шагналд Хөдөлмөрийн Баатар Нацгийн Жанцнаруу гэж гайхалтай хүн энэ дууны аялгауг бичиж байсан. Тэгээ энэ дуугаа бол одоо нэлээд хэдэн жилийн дараа одоогоос 90-ад оны өмнө зохиогдсон гэхээр 30 гаруй жилийн дараа манай хурлын гишүүн төвшин гишүүн маань тухайд бол завхан төсөл гэж энэ сайхан завхан судлал гэж энэ сайхан бот номнуудыг хийдэг, түүхэн номнуудыг завхны одоо бүхэл түүхийг хамарсан энэ номыг хийдэг. Тэгээд тэр номыг хийж явах хугацаанд завхнуудын миний хийдэг дууг завхныхаа бүх гавьяатуудаар нь дуулууч. За Таштамбэрлэг дээр бол энэ дуунаар орч бас энэ төсөл дээр хамтарч ажиллаж та дууг нь дуулсан байдаг. Тэгээд энэ сайхан дуу маань дахин сэргийж дуулагдаад тэгээд улмаар одоо би ардын жүжигчнээсээ одоо энэ дууг нь дуулах одоо хүсэл тавьж энэ дууг дуулсан байдаг юм аа. Тэгээд энэ завхан төсөл завхан энэ сайхан одоо бот номондоо 23 бот нь болж завхан нутгийн дуулал гэж 500 гаруй дуутай одоо ном гаргах гэдэг ном дээрс ажиллаж байна. Энэ дээрс манай ардын жүжигчин маань бас их зөвлөгөө өгч ерхий зөвлөгчөөр ажиллаж байгаа. Мөн одоо манай Цэвар Дүмгч маань яруу найрагч Алтан Лхүүр ах маань ингээд их мэдчлэн Монголын одоо завхны одоо утга зохиолын нэгдэл яруу найргийн сайхан ахнаар яруу найрагч ахнаар маань эгч нар маань гэж хамтарч ажиллаж байгаад маш их баярлж байгаа. Бас энэ ташрамд дуулахад таатай байна. Тийм учиртай шүү завхан нутгийн нэхэл. Ярих зөндөө байна. Та ч нэг цаганд өгсөн гэхээр чинь ярих шээс юм урд тойрны ороод ярьж байгаа. Ааха тэгэлгүй яах вэ? За тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч за бас энэ сайхан хандив аяныхаа талаар ярилцсанд баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр амьдрал бэлгэлгийн тоглолт маань тун 2 сарын 3-нд Монгол бүх өргөнд болох гэж байгаа. Тэгэхээр тоглолтын тасалбарыг та бүхэн бас дэлгэцэн дагавар гарч байгаа утсаар хөргүүлээд аваарай. Нэг тасалбар байсан ч гэсэн хөргөж өгнө гэж зохион байгуулагчдын зүгээс тэгж байгаа. Тэгэхээр та бүхний бас өчүүхэн жижиг гэлтгүү одоо хандив тусламж сэтгэлийн дэм нэгэн гэр бүлд гэрэлгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна. За нэвтрүүлэгтээ хамт хийсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэн завхан нутаг минийх гэсэн сайхан уран бүтээлийг хүлээн аван сонсоорой. Баяртай үзэгчтэй. За баяр. Таванаас,          Танцын даван сүрдгүүдээ
эрдэм сурахаар хүрээд хэрэгтэй би чинь Хөгшин морал дэжигээ орхиод гарсан Хөмсгөн доороо нулимс мэлмрүүдэд уйлаад үлдсэн нээштэй Хөхөөнгөөний ихин сардаа очоод золгондоо Алхаж өглөө таваараа адуу зүсгүүлсэн бэ. Уулухан хөрөөдөө зүтгэж хүн болсон бэ. Уран хүртэл хатсанда аавда толгох сайхан. Осын газар эрдэм сурахаар хүрээд ирэхтэй би чинь. Атзавуурд аавыгаа орхиод гарсуусан. Ансын доороо нулимс минимрүүлээд уулаад үтсэн аавдаа. Алдар цэцгийн эхэн сардаа чод зодондоо ээжээрэн би өвөө эвэргүүлж ирсэн. Өдөрч умах таан ээжээрэн би хураа дэрсүүлж ирсэн. Суухаар хоёрыг сүлдүүлж хүн болсон. Түүтрэн хүртэл дулаахан ичийтэн очиход сайхан. Олдын газар эрдэм сурахаар хүрээд ирэхтэй би чинь. Хорвоо танцсан нутгаа уссаар хөд гарсан Холбоо нуурын тунгалаг мэлмээ самтаа төгсөн нутагтаа Хур тайзны ихний сардаа очоод золгондоо